Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайн байна эрхэм үзэгчдээ. За контрол комендатор нэвтрүүлгийн ээлж дугаараар бид нар Монгол улсын нийгэм эдийн засгийн асуудлаар ярилцахаар Монгол улсын их сургуулийн багш доктор би даасан одоо ийм эдийн засгч оюун докторыг урьж ирээд байна. Тэгэхээр оюун доктор та сайхан тусч байна уу? Та сургуультай багшиж байгаа юу? Ерөнхийдөө бол сургуультай багшилж байгаа 31-нд одоо ингээд улсын шалгалтаа ингээд авах гал сууж байна. За сайхан тусч байна уу? Та сайхан тусч байна. За таныг ирсэнд баярлалаа. За би танд бас баярлалаа. Таныг одоо ирсэн учраас эдийн засгийн хувьд одоо би бас сонирх ёстой бодож байна. Тэгэхээр Монгол улсын сая эдийн засгийн форум болж өнгөлөө. Та энэ форумд оролцсон. Оролцсон. За. Энэ эдийн засгийн форумыг одоо яг хаа ингээд сая өндөрсөн дараа бол бас яриа хөрөө гарч байна. Энэ болдог ч юм чинь тийм. Тэгээд яг хаа төр засгийн зүгээс бол энийг бол сайхан үр дүнтэй ийм одоо форум боллоо гэдээ дүгнэж яг. Гэхдээ бол бас би даасан одоо эдийн засгийн зүгээс бол энэ форумыг бас шүүмжилж байна. Тэгээ энэ форумыг одоо шүүмжилж байгаа гол одоо өнцг нь юу вэ гэвэл энэ бол одоо Монголын эдийн засгийн форум гэж нэрлэж болохгүй л гэж байна. Нэгдүгээртэй яагаад бол энэ бол жилээс жилд нэг ийм хэдэн хүн зохион байгуулдаг. Тэгээд нэг хэдэн тодорхой хэдийн илтгэгч оролцдог. За нэг ийм талаас нь бол шүүмжилж байна. За тэгээд бол за нэлээд зарлага үргэлгийн тухай асуудал бас ярьж байгаа шүү. Тэгээд энийг бас нэлээд тийм захиалгатай хийгддэг эдийн засгийн форум гэдэг ч юм нэг ийм яриа бас үүсчихлээ. Тийм шүүмжил. Тэгээ ер нь бол улс дэлхийн улсуудын эдийн засгийн форум, дэлхийн эдийн засгийн форум, улс орнуудын эдийн засгийн форум бол ингэж чуулж уулзалдаг л та. Тэгээд яг энэ форум дээр бол хүмүүсийн ярьж байгаа шүүмжил нь тийм л байлээ. Өмнөх эдийн засгийн форумноос ямар үр дүн гарсан бэ л гэдэг асуугаа. Тэгээд энийгээ дүгнэх хэвээр гэдэл ингээл яг л ийм л одоо салан байгууны үлгэр тийм. Өмнөх одоо бол гол зүйл нь тийм байлээ шүү дээ. Өмнөх одоо хилцсэн форумороо ямар үр дүнд хүрснийг бол хэлцээ тийм. Ямар шийдвэрт хүрсэн, юу онсон, юу алдсан тэр хязээ шилждэг үү тийм. Тий, хязээ шилждэг гэж ингэж шүүмжилж байгаа. Тэгээд форум бол яг одоо шүүмжлэлтэй хандах юм бол байсан. За жишээлх юм бол оролцогчдын талаас одоо яг орох хэвээр хүмүүс нь орж чадаагүй ч гэдэг юм уу. За тэгээд панел сууж байгаа хүмүүс бол их яриад заалнаасаа бол нэг их ярилцлага авсангүй, заалаа сонссонгүй гэдэг юм уу. Энэ бол чиглэлийн гэдэг нь энэ дээр гардаг шүү дээ. Тийм. Тэр утгаараа яг энэ форум, өмнөх форумуудыг ч гэсэн шүүмжилж ирсэн. Тэгээд энэ шүүмжлэл бол байхын. Тэгээд энэ шүүмжлийн мөрөөр одоо дараагийн форумыг бас зохион байгуулахдаа анхаарах юмнууд бол байх ёстой. Ер нь ямар нэгэн одоо зохион байгуулж байгаа зүйлээсээ гаргасан алдаагаа дахид давтахгүй байх асуудал хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр дараагийн жишээлбэл форум болоход үндсэн ийм асуудлууд 12 жишээлх юм бол хэсгээр хуралдсан. Тэгээд тэндээс чинь нөгөө модераторууд нь ийм асуудал хэлцлээ, инглээ тэглээгээд бас дараа нь дүгнсэн л дээ. Тэрнийхээ дагуу одоо бас хийгдсэн имийг жилийн дотор хийгдсэн имийг дараагийнхаа форум дээр тавиад явах юм бол ийм шүүмжлэл ахаад гарахгүй л учиртай л та. Энэ форум бол чухал гэж ойлгож байна. Чухал. Тэгээ ийм бол чухал. Яагаад чухал вэ гэхээр ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг ярилцдагаараа бол чухал л та. Би одоо форумд бол өөрөө оролцоогүй. Гэхдээ бол одоо хэвлэл мэдээллийн хүний хувьд бас ажиглаж анхаарал тавьсан. Тэгээд бол зөв энэ форумоос бас нэг иймэрхүү одоо ийм одоо юу гэдэг тодорхой онцлогоо гарч ирж шүү дээ тийм. Тэгээд надад харахад бол ийм харагдсан. Нэгдүгээрт бол сонирхолтой санагдсан юм юу вэ гэвэл Монгол хүнийг бас тодорхойлсон байлээ. Өнөөдөр өнөөгөө Монгол хүн ямар хүн байна вэ гэдэг бол өнөөгөө Монгол хүн нэгдүгээрт бол ийм харамжинд байна гэсэн нийгэм гарсан байна. Хоёрдугаарт Монгол хүн бол ийм өөрчлөх чадваргүй байна гэсэн ийм одоо айгуутай ноцтой одоо тодорхойлтуудыг бол одоо бас энэ хурд осч гаргасан. Дээр нь би бол одоо тийм монголчууд маргааштай нэлээд итгэлгүй байх учраас итгэлгүй гэсэн үг нэмчээ санагдаад байхгүй за. Энэ одоо тэгээ ноцтой тодорхойл шиг санагдлаа. Тий. Үнэхээр форумн дээр бол ярьсан л та бид нэр урд нь одоо цайлган зочломтгой одоо гэл нэг тийм шинжүүдээс гадна ерөөсөө эдийн засагтай холбоод ярихаар аз жаргалгүй, өрсөлдөх чадваргүй. За тэгээд
одоо ажлын байртай нь холбоотойгоор бизнес эрхлээд явах боломж багтай, бизнес хийх бол бүр одоо бүр ямар ч боломжгүй их хүнд гэсэн иймэрхүү тодорхойлтууд бол яалтчгүй гарч байгаа юм. Тэгэхээр энийг л нийгмийн хөгжилч угаасаа хүний хөгжлөгийг л холбоотой. Нийгэм сайн хөгжиж ийнэ гэвэл энэ тодорхойлогдоод байгаа индексүүд л өндөр гарах хэрэгтэй. Гэтэл дэлхий дээр одоо дэлхийн төвшөнд хийгдэж байгаа судалгаанаас харахад энэ индексүүд нь манайх дандаа маш бага гарч байгаа нь л одоо хамгийн анхаарал татсан асуудал байсан. Үнэхээр тэгээ бас өшөө зүгээр анхаарал татсан зүйл үгтэл энэ тоо баримтууд бол одоо ихтэн юудын тодорхой юм хэлдэг. Тэгээ жишээлбэл одоо манай улсын одоо энэ эдийн засгийн гэдэг юм одоо энэ одоо орлого зарлалт төсөв биш үү? Тэгээ одоо жишээлбэл нэг аймагт Дархан уул гэдэг том аймаг шүү дээ. Дархан уул аймгийн жишээгээр ярихад бол төсвийн 45% нь бол жишээлбэл халамжинд зориулагдсан байна гэж. Энэ одоо их ноцтой асуудал шаргаж. Энэ бол маш ноцтой асуудал. Бүтээлч ард түмэн байхын оронд халамжлуулдаг ард түмэн байна гэдэг бол бараг л сүнэж одоо уруудаж мөхөхийн тод илэрлэг. Тэгээ халамжлал байх юм бол ерөөсөө хүн аль болохоор бэлэнчлэл өөрөө хийж бүтээх санаа сэдий гэдэг юм нь байхгүй болол тэгээд зүгээр сонирхуулаад хэлэхэд манж улсыг ноёрхлыг хятад яаж ялсан бэ гэвэл ерөөсөө та баатар та эзэн гэл дээшээ гэл зүгээр суужээ. Та зүгээр суужээ би оронд чи хийгээд үгүй гэл ингээл суулгасаар байгаа л мөхөөцсөн шүү дээ гэж ярьдаг түүхэндээ. Тэгэхээр зэрэг бид нэр хэрвээ ингээл халамжлуулаад байх юм бол цаашдаа одоо бидний манай улсын хөгжлийг бид нар биш одоо өөр хэн нэг нь л одоо авч явчих гал ингээл байна шүү дээ. Тэгэхээр бас нэг хүн амын 51.9% гэж байгаа. Энэ 52% шиг хувь нь халамжинд байдаг гэсэн тоогс хийсэн. Энэ форум дээр. Энэ ч одоо нэг халамжинд ороод байгаа гэж одоо маш том одоо юу үзүүлэлт байна. Харин тийм. Тэгэхээр ийм л дээ халамжлуулаад байна гэдэг чинь аль болохоор хүчгүүл болгоод байна гэсэн үг. Зөвхөн төр засгаас бол халамжлах бүлгүүд байна. Хүүхдүүдэд халамжлах ёстой, хөгжчүүдэд халамжлах ёстой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжлах ёстой. Тэгэл хөдөлмөрийн чадвартай бусад хүмүүсийг бол халамжлахгүй, харин ажил хийснийг дэмжиж, тэднийг бүтээлч болгоход нь урамшуулж, нөхцөлийг бүрдүүлж хөгждөг. Солонгос жишээлх юм бол бид нэр их ярьдаг шүү дээ. Яагаад ингэж хөгжсөн бэ гэвэл ерөөсөө л ажил хийсэнд нь л тэр нөгөө үр дүнд нь тохируулаад шагнал өгöd байсан. Ажил хийхгүй бол ерөөсөө ямар ч төрийн халамж байхгүй. Тийм учраас ажил хийсэн одоо тосгоноороо ажил хийлээ гэхэд ургацаа нэмэгдүүлээ гэхэд өссөн ургацын хэмжээгээр нэмж одоо мөнгө төгрөг өгдөг. Дахиад ажил хийх боломжийг хангадаг. Гэтэл манайх бол ядуу байх нь илүү ашигтай. Тийм байна. Одоо хорооны дарга нар ярьж шít. Аль болохоор л ядуу гэр бүлийг бүртгүүлэх юм бол авах халамжийн одоо хүрээ тэднийхт халамж нь тэднийх рүү чиглэгдэх учраас ажил хийх сонирхолгүй болчлоо. Халамжлуулаад сууж явах сонирхолтой. Энэ тэгэхээр зэрэг буруу бодлого явагдаад байна л гэсэн үг. Эдийн засгийн форумд та бас тодорхой хэдэн санаа хэлсэн. Тэгээд санааны нэг нь болохоор энэ хариуцлагын тогтолцоотой холбоотой. Тэгээд дээр нь одоо юу гэдэг энэ одоо энэ хүмүүсийн одоо ингээд ирэх хурж байгаа хүмүүсийн шунал үүслийг хязгаарлах гэдэг юм уу тийм энэ сонирхолтой юм. Таны тодруулж хэлэхгүй. Тэгээ энэ одоо их чухал юм аа. Ерөөсөө энэ болохгүй байгаа бүх юмны уул уурхай нь улс төр эдийн засаг докторгүй байгаатай л холбоотой. Манайх үнэхээр докторгүй. Өнгөрсөн хугацаанд засгийн газрын нэг амьдрах нас нь бол 1.8 жил. Тэгээд 1.8 жил ажиллаж байгаа засгийн газар юу байх юм. Тэгэл жоохон ажиллаж байхад нь халаал эвлээ одоо огцруулаад тэгэл дараагийнх нь аваад дараагийнх нь авангуудаа өмнөхөө үгүйсгээл дахиж юм шинээр бий болгохгүй ингээл баахан цаг алдаал энээс болоод эдийн засгийн хөгжил удаашраад байгаа учраас тэн дээр зөндөө олон хүн ярьсан бүх буруудгийн одоо их уурхай нь улс төрд байна л гэж. Тэгм учраас улс төрийг доктортой байлгахын тулд улс төрчдийг хариуцлагатай байлгахын тулд олон улсын бас туршлагыг харлаа л да. Тэн дээрээс одоо энэ шунлын дарах ёстой гэдэг ийм юу гарч ирж байгаа. Ерөөсөө л хаанлолгтой хэд том мөнгө байна тийшээгээл одоо холбогдох
хүмүүс нь холбогдох компаниуд нь ороод тэднэр л ингээл томроод байна уу гэхээс биш хүртээмж их багтаа байна гэж. За гадны орнууд энэ улс төрчдийн шунлыг яа дард юм бэ гэхээр хуулиар л дард юм байна. Тэр хууль нь бол өв залгамжлалтай холбоотой хууль байдаг. Энэ өв залгамжлалын хуулийн дээр юу байдаг вэ гэхээр зэрэг тэднэрт Германд, Японд жишээлх юм бол өв залгамжилж эцэг эхээсээ хөрөнгө мөнгө авч байгаа бол татварын төлөөд аваа. Тий зүгээр л бэлгэнд авахгүй. Тий. Тэгэхээр энэ ингээд хуулиар хориод өгчхөр энэ юунд нөлөөлөх вэ гэхээр үр хүүхдтэй хөрөнгө мөнгө үлдээх гэж одоо ингэж нөгөө нэг шуналтахгүй байх тэр хүслийн дарж байгаа юм байна. Дараа нь хүүхдүүд нь тэр өмч хөрөнгийг бол үнэгүй авахгүй байх нөхцөлийн бүрдүүлж байгаа учраас бас тодорхой татвар. Тий. Тэгээд Японых бол бүр их тодорхой юм байна лээ. Энэ одоо нэг хүний компани байлаа шүү дээ тийм ээ. Ингээд нас барлаа гэж бодоход өөрөө ажилласаа ингээд тэтгэврт гарлаа гэхэд хэн авах вэ гэдг нь тэр ажлыг хийж чаддаг хүн л авна. Шалгарсан хүн. За тэхийн тулд хүүхдүүдтэй энүүнийг энэ компани энэ өөрийнхөө босгосон хөдөлмөрөөр оруулах босгосон энэ компани шилжүүлэхийн тулд тэр хуулиндаа нийцүүлээд тэр үйл ажиллагааг мэддэг байх дээр нь анхаарад одоо тэр боловсролтод анхаарад тэр өндөр одоо топ сургуулиудад сургаад тэгээд хүрээд ирснийхэн дараагаар ерөөсөө цэвэрлэгч манаач харуулаас нь эхэлж ажилуулад тэгээд бүр ингэж мэддэг компанийнхаа үйл ажиллагаа бүгдийг мэддэг хүнд л энэ компани шилжих тийм одоо боломж хуулиар нь зохицуулагдсан байдгийн байна. Тэгэхгүй болохоор зэрэг одоо өөрөө мөнх биш гэдгээ одоо улс төрчид мэдж байгаа шүү дээ. Тэгээд үр хүүхэд хүний асуудал юм болохоор үр хүүхэдтэй л нэг үлдээчих гээл энийг уулын нэг одоо амыг үлдээчих гээл ингээл шунал нь гарч ирээд байгаа учраас шунлын дарах хууль хэрэгтэй шүү гэж би форум дээр бас хэлж ирсэн байна. Тэгэхээр одоо энэ юу вэ? Ер нь ийм одоо үндэсний одоо улс оронд байж үндэсний хөрөнгөтнүүд гэж яриад байгаа шүү дээ. За манай Монгол нөхцөл арай өөр жишгээр яваад байна хараад байгаа байхгүй юу? Улс төрлөө орох тэр дараад нь улс төрөөс төрсэн тэрмүүдэн гэдэг чинь үү те. Ийм одоо тэгэхээр энэ одоо хөрөнгөтнүүдийг ер нь яаж ангилж байна? Тийм юм байна уу? Байна. Дэлхийн нийтээр бол бүр дэлхийн одоо судалгаагаар гарцсан байна. Тэр бомбтнууд гэж тийм ээ. Тэгэхээр бид нар бол тэр бомбтнуудыг энэ яаж тэр бомбтон болсныг бас ялгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр хөдөлмөрөөрөө бизнес эрхлээд тэр бомбтон болцсон тэр бомбтнууд нэгдүгээр хэсэг нь байж байна. За дараагаар нь өв залгамжилж авсан тэр бомбтнууд гэж байж байна. Дараагаар нь улс төрд орснороо тэр бомбтнууд болсон тэр бомбтнууд байна гэж. Тэгэхээр бид нар бол ариун цагаан гэдэг чтэй хөдөлмөрөөрөө өстой бизнес хийж агаад ингээд цаахан хөрөнгөчсөн ийм хүмүүсийг бол бид нар шүтэх ёстой. Тий. Харин өөр одоо замаар за өв залгамжлал бол одоо бас тустай асуудал тийм үү. Ялангуяа тэр улс төрөд орсноороо тэр бомбтон болно гэд тэр бомбтон болж байгаа нь бол үнэхээр жинхэнэ хээл хахуул авилгал тэр юмтай холбоотой тэр бомбтнууд байж. Тийм Монгол улсын одоо газар дорх баялагийг худалдаад сул баяжсан хүмүүс байна тийм. Тийм үнэгүй аваад тэгээд үнэлсэн тийм ээ. Тэрийг улс төрд орсноороо тэр эрх мэдлээ ашиглаад баталгаажуулж аваа тийм. Тэгээд тэр бомбтон болцсон манайд ч байдаг юм байна, дэлхийд ч байдаг юм байна. Гэхдээ манай хувь нь хэдв, дэлхийнх нь хэдв гэдэг асуудал бол бас байгаа. За яг хөө эдийн засгаар бол ийм зоригтой гэсэн үгийг зарим хүмүүс хэлээд байдаг байхгүй. Саяхан би хэвлэлд харж байхад бол жишээлбэл Испаяр сайхан мэл хоёр шиг ийм одоо зориг гаргах ийм ерөнхий сайд нар байхгүй хөрсөх одоо чадахгүй ч гэдэм үү те. За нэг ийм хөө одоо би гэхдээ энэ эдийн засгаар ийм зоригтой гэсэн үгийг бол одоо бас эргэлзээд хараад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Зоригтой гэж юу нь юу гэж байгаа юм тийм ээ. Зоригтой шийдвэрийг гаргаж болно л доо улс төрчид. Тэрийгээ бол үндэслэлтэй, судалгаатай маш олон талаас нь харж үзэж хагаад тэгээд дараагаар нь одоо шийдвэр гаргаж болно. Жишээлх юм бол улс төрчдээр бас тийм юм байдаг юм байлээ. Одоо ёстой өөрийнхөө арсыг хуулаад гэдэг үлээ дээ. Улсынхаа төлөө зүтгэх тийм зоригтой хүн энтер гэж бас ярьдаг л да. Тэгэхээр тэр бол өөр. Шийдвэр дээр бол их улс орны хувь заяаг шийдэж байгаа шийдвэр дээр бол одоо муухраар зүгээр одоо зориг гаргаад асуудлыг шийдэх юм бол аюултай шүү дээ. Маш хохиролтой. Хохирол улс орны хохирол үзүүл нь учруулах тийм шийдвэр гарах нь илүү л байхгүй.
Тэгээд одоо энэ оюутлагын гэрээг бол тийм одоо хохиролтой гэрэл шаард байгаа шүү дээ. Тийм тэгээд оюутлагаа дээр бол бас энэ хоёрыг тэгж би бас уншсан. Энэ хоёр шийдвэр гаргаагүй бол оюутлагаа хөдлөөгүй ч гэдэг юм уу тийм ээ. Тийм тэгэхээр зэрэг энэ дээр бол нэг зориг хэрэггүй шүү дээ. Энэ дээр бол үнэхээр одоо тэр геологчт нь тэр одоо мэрэгжлийн тэгээд эдийн засагчт нь маш нарийн судалгаа хийж байгаад хичнээн нөөцтэй хэдэн жил ашиглахын ямар технологи байгаа юм ч гэдэг юм уу тэгж яхад стеноб олуулаа хэлэлцүүл буруугүй байдаг чинь тэгжээ шийдвэр гаргасан гаргалтыг бол зоригтой шийдвэр гэж хэлэхгүй үндэслэлтэй зөв шийдвэр гэж үг хэлнэ. Энэ дээр зоригтой гэдэг үг зохицохгүй. Ер нь оюутлагын гэрээг бол жоохон шинжлэх. Тий, оюут толгойн гэрээг бол шинжлэх, өөрчлөх хэрэгтэй гэж би бол харж байгаа. Эдийн засагчийнхаа хувьд зүгээр оюутлагын төслийг бол нөөц нь байж байгаа юм чинь тэгээ зөндөө хөрөнгө оруулалт ороод ирсэн гээд олон юмыг харж үзэж хагаад одоо догсоон гэдэг бол худлаа л бах л та утгагүй угаасаа тийм ээ. Өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт бол заашгүй шаардлагатай. Ширээний ард суугаад. Ширээний ард суугаад одоо нөгөө хүмүүсийн сайхан мэдээ судлаач нараа дуудаад тэгээд одоо олуула олон талаас нь ярьж байгаа. Тэгээ ер нь хөрөнгө оруулалт чинь бол хоёр талын л ашигтай байх хэрэгтэй. Ганцхан талын ашигтай байна гэж байхгүй. Тэгээ ганцхан Монголд ашигтай гэдэг юм бол бас байхгүй шүү дээ угаасаа. Тэгэхээр хоёр та хөрөнгө оруулж байгаа тал, нөөцөө гаргаж байгаа тал хоёр одоо сууж агаад хэн хэндээ ашигтай байх тэр заалтуудыг оруулаад гэрээг шинжлэх хэрэгтэй гэж би бол харж байгаа шүү дээ. За яг одоо манай энэ одоо яг нэг эдийн засгийн тухай ярьж байгаа юм шиг эдийн засгийн асуудал ерөнхийдөө би бол нэлээд жоохон хүндэтгэр байна уу гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийг ингээнээр яаж харж ойлгож болох вэ? Эдийн засгийг харахад нэг талаасаа бол их амархан институцийн онол гэж байдаг. Монгол улсыг нэг айл гэж хүмүүс их ярьдэн штэ. Энэ чинь нэг айл. Энэ бид нар бол дэлхийд дээр ингээ олон айлууд зэрэгцээд орсож байна. Манай хоёр хөрш айл бол ингээд хятад Орос хоёр гэл ингээд хүмүүс ингээд зөөрлөл ярихаараа илүү ойлгодог. Тэрэн шиг эдийн засгийг ойлгоход бол өрхийн төвшөнд улсын эдийн засаг бол жижигрүүлсэн өрхийн эдийн засаг бол улсын эдийн засаг бол томруулсан өрхийн эдийн засаг, өрхийн эдийн засаг бол жижигрүүлсэн улсын эдийн засаг гэдэг тэр хандлага зарчмаар хандах юм бол их амархан ойлгогдно. Тэгээд энийг жишээлбэл ингээд улсыг аваа явж байгаа энэ төр засгийн өндөрлгүүд нь өрхтөөрөө хүрээд ирэхээрээ зэрэг тэр шийдвэр гаргаж байгаа аав ээж ч байдаг юм уу хүмүүс ингэж ярьдаг штэ өрхийнхөө санхүү хэн барьж гин сангийн яам нь хин юм бэ гэл тийм ээ яг ингэж нөгөө өрхтөөрөө буулгаж авчирж ярих юм бол эдийн засгийг ойлгоход хэцүү биш. Зүгээр ерөөсөө ингээд нэг их тийм замбраагүй том юм байгаа юм шиг гээд ингээ бодоод ойлгох гэхээр зэрэг бас хүндрээ явчихдаг. Тэгэхээр энэ шийдвэр гаргаж байгаа манай энэ засгийн газрын энэ том хүмүүс бол ерөөсөө Монгол гэдэг айлаа өрх гэж ойлгоод манай өрхөд одоо хичнээн ажиллах хүч байна, хэдэн өгшчүүл, хэдэн хүүхдүүд байна. За ямар орлого хаанаас орж ирж байна. Тэрийг одоо яг ирээдүйд энэ айлыг одоо хөгжүүлэхийн тулд биднэрт ямар нөөц байна. Гэх мэтээр ингэ зөөрлөж буулгаж ойлгвол шийдвэр гаргахад ч амархан, ойлгоход ч амархан. Тий. Одоо нэг зүгээр ингээ эдийн засгыг хараад хахад нэг юм за манай Монголд бол ингээд ийм юу гэдэг ингээд дөрвөн хүний нэг нь ажилтдаг гэсэн ерөнхийдөө тооцоох шиг байгаа. Тий. Тэдгэрийн өвчтөл байна. Хүүхдүүд байна гээл тий. Хүн амаа харахад хүн амын бүцээ харахад нэг энэ дөрвөн хүний нэг нь ажилтдаг гэдэг чи одоо нэг тийм 3 сая хүний одоо нэг тийм ажиллах 700 орчим мянган хүн тийм ажиллах ёстой хүн байна уу да. Тийм тэгэхээр зэрэг хэдэн хүнийг тижээж гинэ гэж ерөнхийдөө гарч ирдэг. 1.6 хүн болвол Монгол улсын 1.6 хүн болвол 3 сая хүнээ одоо юу яаж гинэ тижээж гинэ гэд. Тэгээ энэ хүн амын цонх гэж байдаг штэ. Тэр хүн амын пирамид гэж байдаг. Хүн амын пирамид дээр яг нөгөө ажиллах чадвартай хүмүүсгээ 20-оос эхлээл тэгэл одоо 60 55 60 хүртэл ингээл явал тэрнээс цаашх нь болохоор зэрэг нөгөө нэг халамж шаардсан хүмүүс. Гэтэл манай хөдөлмөрийн чадвартай 1.6 хүний чинь бараг тал хувь нь ажил эрхлээд албан ёсоор ажил эрхлээд тэгээд нөгөө бусдыгаа тижээж гин гээд ингээд явхаар зэрэг нөөцөө бид нар дутуу ашиглаж гин гэдэг нь харагддаг.
Тийм ба. Тэр одоо жишээлбэл одоо Солонгос руу одоо ингээд яг одоо юу гэдэг юм ажлын чадвартай одоо 25-аас 35 хамгийн ажиллах чадвартай залуучууд үе олноороо явж байна шүү дээ одоо тийм үе олноороо. Сая бол хөрс сайд бас ингээд ерөнхий сайд айлшигтай бас энэ ажлын байрыг нэмдүүлнэ гээл буюу одоо тэр хүнээл илүү гаргая гэдэг чинь. Тэгээ энэ бол одоо бас нүүрстэй адилхан зүгээр маш том баялаг бүтээгдэхүүнтэйгээ зүгээр гадагш нь гаргаад байх нэг бодлого шаардаад байгаа байхгүй. Одоо тэгээд дээш одоо бас Европын орнууд руу маш гарч байна. Америк руу гарч. Тэгэхээр энэ бас эдийн засгт маш хохиролтой. Тэгэхээр олон орнууд одоо жишээлх юм бол Хятадаас, Вьетнамаас албан шугамар бас ажиллах хүчээ гаргадаг л да. Гэхдээ тэд нар бол миний олж харж ирснээр бол хугацаатай. Тэгээд тэнд олсон орлогоноосоо улсдаа бас одоо татвар юмаа тушаадаг тийм ээ. Тийм зүгээр л нэг гаргана, нөгөөх нь гарна, тэгэл ингээл явна гэж юм бодлогогүй ямар ч зохион байгуулалтгүй байгаа нь бол их буруу л да. Тэгээд тодорхой хугацаагаар гаргаад тэр оронд одоо ажиллаад яг ар гэрээд хичээгээд мөнгө төгрөгөө олоод ингээд ирэхээсээ гадна ажиллах тийм нэг ур чадвар, ажиллах хүрээ салбараа мэддэг ийм эргэх холбоотойгоор асуудлыг зохицуулахгүй бол одоо хувь заяанд шийдэг гээл ингэ байдлаар ингээд гаргаад байх нь бол хохиролтой. Манайх угаасаа хэдэн хүнтэй билээ. Тийм хідэн одоо өчнөө нөрөө яг л одоо шүд насын ясын үзэж байгаа л хамгийн чадвартайнуудыг л гадагшаа чадвартайнууд нь гарч байна, чадвартайнуудыг авч байна шүү дээ тийм ээ. Энэ бол эмгэнэл. Би саяхан нэг ялаа нэг төдөөга нэг анхны одоо ерөнхийлөгч өрсөлдөж байлаа шүү дээ. Тэр үеийн бас нэг юм олж харлаа. Тэгээ харж ахт бол ингээд тэр төдөөга гаргасан өөрөө бол энэ бүр үйлдвэрлэгч гэсэн юм өрөө гарч ирсэн мөлий. Тэгээ хүн бүрийн хөдөлмөр эрхлүүлнэ гэдэг. Тэгээ нэг тийм юм байсан. Тэгээд бас хэлж байгаа юм уу манай монголчууд ч угаасаа ингээд ийм үйлдвэрлэгч өрх байсан. Одоо гэдэг тийм ер нь бол одоо хүнсээ өөртөө хариуцдаг, хувцаа өөрөө хариуцдаг тийм гэдэг ч юм уу. Нэг ийм одоо тэгээд өрхийн орлого зарлага өөрөө тооцож чаддаг байсан гэсэн нэг тийм юм байсан. Тэгэхээр энэ манай дээр яхаа өрх бүр үйлдвэрлэгч гэж жижиг дунд гээд бичил эхлэлийн жижиг дунд бизнес гээд жижигүүдээ бол ангилж байна л да. Тэдний ангил нь бол олон улсад бол бид нартай зөөрлөх юм байхгүй өөр. Тэг яхаа одоо хилцэж явах шиг байна. А зүгээр ер нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого нь их өөр байх хэрэгтэй юм. Том үйлдвэрүүдийг дагаж тэдний тойрч одоо мэрж гэж бас хэлж болдгийн амьдрах чадaltaй жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Тус тусд нь биш. Ингээд тус тусд нь явхаар зэрэг амиа харах цаасан болчих гээд байдаг. Жижиг дунд үйлдвэрүүд бол одоо энэ оюу толгойг тойроод аж ахуйн нэгжүүд концессоор ажиллаад байна шүү дээ тийм ээ. Яг тэрэн шиг оюу толгой жижиг дунд үйлдвэрүүдийг захиалга өгдөг. Тэднэр нь тэрийг биелүүлж яадаг. Тэгээ оюу толгой байж хахад тэр жижиг дунд үйлдвэрүүд амьдардаг байх тийм тогтолцоороо шилжих хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ том манай компаниуд энэ жижиг дунд үйлдвэрүүдийг халамжлангуудаа хамтран хөгжих гэдэг ийм бодлого явуулвал энэ жинхэнэ утгаараа явна. Зүгээр ингээд тусдаа чаддгаа хийгээд явна гэж байж болно. Гэхдээ энэ хөгжлийн концепт биш. Тий салан тусгаарлагдсан тий. Тэгээд нэг амиа арах цаасан тэрийгэ борлууллаа, хэдэн төгрөг оллоо, хэрэгцээнийхээ ямиг авлаа гэдэг шиг. Зөв эдийн засгийн онолоор бол энийг энгийн таварын үйлдвэрлэл гэж хэлдэг л дээ. Хэрэглэхийн тулд явуулж байгаа жижиг таварын үйлдвэрлэл. Одоо энэс дэвших ёстой. Энэс өөрчлөгдөх ёстой. Тэгээ одоо энэ ер нь энэ эдийн засгийн хүнүүд та одоо ингэж заах манай эдийн засгийн байдал үнэхээр энэ та сүүлүүд үе яаж байгаа шүү дээ өрхийн эдийн засаг одоо өрхийн хоримтлал зардал гэж байгаа. Энийг та жоохон яаж өгөх вэ? Дэлгэрүүлж. Тий эдийн засгийн эд эс нь өрх гэж ярьж байгаа. За өрхийнх нь эдийн засгийн суурь нь буюу бас ахаад бүрдүүлэгч нь гишүүд, өрхийн гишүүд. За өрхийн гишүүдийг ингээд нийтэд нь иргэдгээд хэлчих юм бол иргэдийн санхүү төсөв болвол ерөөсөө л өрх болон аж ахуй нэгжийн бүрдүүлэгч гол эдэс нь. Тэгээ энэ өрх аж ахуй нэгж чинь нэгжээс улсын эдийн засаг хамаарат байгаа. Эдгээр хүүгийн холбоотой гэж хэлж байгаа юм л да. Тийм ч учраас нөгөө иргэн баян бол улс баян бол иргэн баян гэж ярьдаг шүү дээ, хэлцүүг байдаг. Тэгэхээр ерөөсөө
ингээд бүрдүүлэгч эд эсн нэг боловсралтай, мөнгөө удирддаг, орлого зарлагаа бүртгэдэг, төлөвлөдөг энтер гэсэн ийм хүмүүжил чадвар боловсралтай байх юм бол улсын эдийн засаг угаасаа сэтгэл явчт юм байна. Тэгэхээр энийг байна 15 онд олон улсад нэг ийм судалгаа хийж л дээ. Улс орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индексийг тодорхойлсон. Том өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн эдийн засгийн индекс нь бусдаасаа ерөөсөө 2 дахин их 80 шахаж байна л да. Тэгээ энэ юуг харуулад байгаа юм бэ гэхээр нөгөө Канада, Япон, Англи, Америк, шүүчин Герман эднэрийн иргэдийн санхүүгийн боловсрол нь их өндөр учраас улс нь хөгжөөд байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байгаа. Санхүүгийн боловсрол багтаа байх тусам Африкийн орнууд жишээлх юм бол улс нь хөгжихгүй. Тэгэхээр ерөөсөө улсыг хөгжүүлэх хүч чинь өөрөө хүн юм чинь хүн хөгжлийг авч явдаг учраас хүн өөрөө иргэд өөрөө санхүүгийн боловсралтай байж эхлээд өөрийнхөө их гоё юу гэдэг чтэй эхлээд өөрийгөө өрхөө зас дараа нь улсаа гэдэг чинь яг энэ философиор явж байгаа. Тийм учраас ер нь иргэдээ санхүүгийн боловсралтай болгохын тулд ингээд ярих хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Дээрэс нь манайхны нэг том алдаа байдгийг иргэдийн ингээд төсөв яриад санхүү яриад ирэхээр зэрэг эн чинь улсынх гэд ойлгоод ерөөсөө надад өөртөө хамааралгүйгээр ойлгож тэгэл ойлгочих юм бол нөгөө бидний одоо энэ саяны ярьж байгаа юм чинь хэрэгжихгүй л болчихно. Би нэг ингээд саяны одоо таны энэ эдийн боловсрол гэдгийг харсан гэж санахад энэ Японд явж байсан. Японд явж байгаад өдөр манай энэ 25-ын Алтай ТV5 сараа бид нар явсан. Японы засгийн газар шууд тэгээд нэг бага анги дээр очив. Бага анги ч одоо ер нь бэлтгэл анги ч юм уу хараг. За нэг 5 настай хүүхдүүдийн ангид очлоо бид нар. Тэгээд яасан чин тэр хичээл орж байгаа. Яг ингээд ширээгээ нэг уралжин болгоод ингээд нэг нэгээрээ суудаг, 3-3-аар суудаг, 6-6-аар суудаг тийм ийм маниортай анги. Тэгээд манай парттай адилхан биш. Ингээд дандаа маниор хийдэг тийм паз тоглоомч. Тэгээд тэр багш нь ингээд яаж байгаа. За өнөөдрийн та нар ингээд Японы өдөртмөн сонин байгаа. Тэ? Одоо тэр өдөртмөн сонин та нар ингээд дунд нь тавьд өгсөн. За тэгээд за өнөөдөр ингээд хувьцааны хараараа хүүхдүүд айл компани хувьцаа өссөн байна гэдэг. Тэгээд 5 настай хүүхдүүд л одоо ингээд өдөртмөн сонин эргүүлээл тэр чинь тэ одоо манайхтай адилхан 8 хуудас биш шүү дээ тэр чинь эргүүлээл тэгээд нэг хувьцааныхаа болонг олоод тэгээд одоо өнөөдөр ингээд жаал компани хувьцаа өссөн байна тэ Фьюжигийн хувьцаа өссөн байна буурсан байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тийм зааж би хараад бас гайхчихсан баг. Тэгээд би багш гэдгээр бахархчихсан байхгүй. Багш гэж хүн ямар чухал юм бэ тэ улсын одоо тэр хүний хөгжүүлэх бодлого гэж ямар нарийн юм бэ гэдгийг л харж ирсэн. Тэгэхээр энэ сая 15 оноос эхлээд үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа л да. Ард түмний массын олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр гэдэг. Тэгээ тэрний хүрээнд Ахлах ангийнханд бизнес судал гэдэг хичээл орохоор болоод анх удаага Монголд тэгээд сурах хүчиг юм хүмүүнуудаа гарцсан байж байгаа л да. Тэгээд бидний хэдэн багш нар тэнд баг болоод ажиллахад бас ингээд гадныхыг дуршлагыг харсан чинь сургуулийн өмнөх наснаас эхэлж илээ. Тэгэл ерөөсө багаас нь яагаад тэгэхээр энэ их чухал юм аа. Бид нар ерөөсөө бид нар ялгаа авахгүй шүү дээ бид хэд тэгээд одоо саяхны хөөгтөд хүртэл сургуульд байхдаа би одоо ерөнхий боловсролын сургуульд байхдаа мөнгөө яаж удирдах вэ гэдэг тийм хувь хөндлөн чиглэсэн хичээл заагаагүй учраас амьдралд бэлтгэх дэдгүү гардаг юм байна. Тэгэл амьдралд ингээл гинт бэлтгэх мөнгөний удирдах мэдлэггүй гарангуутаал хүл алдаал зарим нь маш их үрлэгэн зарим нь одоо зохицуулж чаддаггүй ядуураад л одоо ингээл тэгээ олсон орлогоо зохицуулж сурна гэдэг юм чинь тэр багаасаа тархинд нь сууж амьдралд нь удирдлага болгосон тэр мэдлэгийг л суулгадаг юм байна лээ. Тэгэхээр та нар гадагшаа дотгошоо явж байхдаа харсанд байлгүй бид нар бас уншиж харж л байсан. Бага ангийн хүүхдүүд сургуулийнхаа гадаа өөрсдийнхөө хийсэн имийг зараа сууж байна. Одоо нэг сок хийгээл. Тэгэл тэр сокоор нь худалдан авалт хийгээл аав ээж нь дэмжээл өдөрлөг дээр нь ирээл тэгэл тэр хүүхдийг ингээд орлого ингэж олдох юм байна. Олсон орлогоо ингэж зардсан байна гэдгийг зааж өгж байна. Тэгэхээр тэрийг бол та нар Японд аягүй сайн харсан байна шүү дээ. Тэгэхээр манайхан бол хүүхдээ яг амьдрал бэлдэх тал дээр бас их анхаармаар сул байна тий. Тэгээ бид нэр ингээд явуулахдаа ингэж нэг айлд одоо жишээлбэл ингээд сургалт явуулахдаа за амбуулынхаа хүмүүсийн нэрийг биччих нэг хүснэгт өгч байгаа. За эрхэлдэг ажлыг биччих.
За тэгээ олдог орлогыг биччих гэд ингэхээр зэрэг манад яаж гардаг гэж нэг гэрт дотор нэг юм уу өсрээд 2 хүн орлого олж гин амаа ангаацсангууд нь цаана ихэнх нь л байж байгаа тий. Тийм тэгэхээр зэрэг энэ чинь энэ ах минь одоо аав минь юм уу ээж минь мөнгө орлож ирдэг юм байна. А бид нэр хэрэглэгч юм байна. Тэгвэл хэрэглэж байгаа үедээ одоо энэ мөнгийг хэмнэх хэрэгтэй байна, зард ингээ удирдах хэрэгтэй байна гэдгийг ойлгуулахаас эхлүүлээд их олон юм байгаа. Харин сүүлийн үед сүүлийн үед гэхгүй 2005 оноос хойш ер нь иргэдийн санхүүгийн боловсрал их чухал юм байна гэдгийг одоо анхаараа тийшээгээ бас сургалт янз бүрийн юм хийгээл явж байгаа. Та ингэ чинь аль нэг намд хамаардаг юу? Үгүй, аль нэг намд хамаарахгүй. Тийм. Би зүгээр ягаад гэсэн тэр энэ одоо нэг манай нэг эдийн засгийн харахад тэр нэг иймэрхүү байна би одоо хувьдаа бас хардаад байгаа нэг сэтгүүл хүмүүс хардж байгаа учраас тийм манай эдийн засгийн нэг ийм нэг хуваагдсан байна гэж үзээд байгаа. За нэг хэсэг эдийн засгийн болох тэр ийм юу байна? Энэ гадаадын одоо энэ одоо хөрөнгө оруулагчдын гэдэг юм уу? Одоо гадны одоо тэр хөрөнгө оруулагчдын эрхшгийн хамгаалагч гэдэг юм уу тий? Тэдний нүүр царай болж байгаа нэг хэсэг байна шаардлагатай эдийн засгийн. За нөгөө нэг хэсэг нь болохоор ингээд яг төр засгийн мэдл тодорхой хэмжээ шилжчихсэн. Төр засгийн бодлогыг юу гэдэг тийм тайлбарладаг тийм одоо хүмүүс байна шаардлагатай. За гурав дахь нь одоо юу гэдэг одоо яг ингээд тантай адилхан одоо нэг бие даасан тий? Одоо яг энэ судалгааны одоо тийм хамааралгүй хүмүүс байна шаардлагатай байхгүй. Тийм байна уу? Бага гэж би бас харж байгаа. Тийм. Тэгэхээр энэ ингээд эдийн засаг нэг мөртлөө ингээд хэд хэдэн бүлгийн одоо эдийн засагчид байгаад байгаагийн учрын ч бас би мэдчихэв. За эдийн засгийн энэ авж байгаа арга хэмжээнүүд чинь бол үр дагавар нь өөр одоо бүр хоёрхан янз гарна гэж хэлээ л да. Одоо өгөөчтэй өгөөчгүйч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр зэрэг аль өнцгөөс нь харж яриад байв гэдгээсээ бас их юм бол хамаарна. Тэгээ авж байгаа арга хэмжээ жишээлбэл бодлогын хөв буурууллаа гэхэд нэг үр дагавар гарна. Бодлогын хөв жишээлбэл Монгол банкны бодлогын хөв бууруулах юм бол нэг сайн тал нь бол одоо инфляцийг бууруулдаг ч юм уу ингээ явчихна. А нөгөө нэг тал нь болохоор зэрэг бодлогын хөв их буурах юм бол бас ямар сөрөг үр дагавар гарах вэ гэхээр одоо инфляц тийм ээ багасах юм бол үйлдвэрлэлийг нөгөө улам унгаадаг байхгүй юу. Гэх мэтэр за бодлогын хөв инфляц хоёроо би хэлсэн ш. Тэгэхээр аль өнцгөөс нь харж ярьж байгаагаас ярих вэ гэдгээс яа тайлбарлах вэ гэдгээс ингэж одоо эдийн засагч нарыг бүлэг болох тэр үндэслэл нь тавигдаад байгаа юм л да. Тэгэхээр одоо нэг тал руу яваад ах юм бол гажууд туушрал болдог штэ. Тэгэхээр аль болохоор л олон талаас нь сайнч муугинч хараал явдаг нь бол энэ бие даасан шинжээ судлаач нар л байдаг л да. Тэгээ харлуулах талаасаа биш, цагааруулах талаасаа биш, ерөөсөө л бодит байдлаас нь л эн чи юм шүү гэдгийг харж ярих нь бол эдийн засагчдын үүрэг, судлаачдын үүрэг гэж бол харж байгаа. За та бүхэн ер нь яриа бас нэлээ одоо өндөрлөх цаг болох чинь. Тэгэхээр би бол одоо ингэ бодоод байхгүй. Ер нь бол манай энэ эдийн засагт ингээд ийм их одоо нэг ийм хор холбоодлол учруулж байгаа гэж хэлэх гээд байгаа тийм. Тэгээ юу одоо нэг авилгал яриад байгаа шүү дээ. Авилгалыг одоо нэг цэцгэлүүлж байгаа нэг ийм төв байх шиг байна тийм. Тэгэл би нэг бол одоо тийм хаяглаад байгаа хүмүүс хаяглаад байгаа ш нэг бол улсын хурлд байна уу гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ улсын хурлын энэ хариуцлагыг хэл одоо сайжруулна. Одоо улсын хурл чинь ингээд тийм оролцохгүй юм байхгүй. Одоо хүмүүс хэлдэг шүү. Монголын улсын хурл супер их хурл гэдэг байгаа шүү. Супер их хурл гэж. Хууль тогтоох байгууллага мөртлөө. Тий, супер их хурл гэж байгаа. Засгийн газрыг баццсан. Тий? Аймгийг баццсан. Бүх гишүүд нь их хурлын гишүү. Бүгдээр улсын хурлын гишүү. Тэгээд энэ давхар дээл дуртай үедээ нөмөрдөг тий. Тэгээд энэ чинь ерөөсөө ийм 76 ерөнхий сайдтай гэдэг байгаа байхгүй. За тэгээд энэс л одоо ингээд манай эдийн засгийн одоо ингээд одоо ядаж өөрөө түрүү хэлсэн сарн тусгаарсан одоо тийм нэг дов доор шаарлуулсан эдийн засаг явахгүй байх хэл энэ дээрээс нь тийм задлах ийм бодлого маш их явдаг юм хараад байгаа байхгүй. Тийм ээ угаасаа шүү дээ манай монголчуудын ухаанч ёстой нэг баялаг юм чи эхэн булангартай бол адаг нь булангартай тийм ээ эхэн хээр бол хүн шир алагч гэдэг юм уу ерөөсөө л сайны муугийн хамгийн их нь бол тэндл байж шүү дээ. Тий. Тэгэхээр тэд нар бол үнэхээр өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Үнэхээр өндөр мэдлэг, өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. За дээрээс нь нэг нэмэх юм бол эх оронч одоо улсын ийм нэг боломжийг ашиглаад би ямар хувь нэмэр оруулах вэ тийм ээ. Яавал энэ улс орон одоо зөв
голдрогоор хөгжих вэ гэдэг ийм сэтгэлийн үзүүртэйгээр л альва асуудалд хандах ёстой л да. Тэгтэл би юу олж болох вэ? Би юу авч ашиглаж болох нь вэ? Би энэ албан тушаалаа ашиглаад одоо яаж айтаахан болох вэ гэдэг л ийм л санаа үзэлтэй хүн байх юм бол тэгэл улс орон ёстой эмигнэл хувь заяа бол үнэхээр бүрхэг. Тэгэхээр хариуцлагатай байх бас аргууд байна. За Америкийн жишээг хэлэхэд одоо их чухал том хуулиуд нь хууль санаачилсан хүнийхээ нэртэй гарч байна. За тэгээ энэ хууль бол ерөөсөө тэр хүний нэртэй ингээд насан турштай холбоотой. Одоо шууд зөрчлийн хууль гэдэг бол одоо Нямбатартай холбоотой. За Нямбатарын хууль гэж байна. Энэ бол одоо ард түмэнд одоо маш төв учруулсан хууль гэж. Тэгээд ерөөсөө Нямбатар тэр хууль санаачлагч бол энэ хуулийн дээр ерөөсөө дандаа дүнгээ тавиулж явдаг. Тэр нь сонгогчтон дүнгээ тавина тийм. Тий, сонгогчтон дүнгээ тавина, хооч үеийн дүнгээ тавина. Ингээд ирэх юм бол хууль санаачлагчдын хариуцлага асар хурдан өндөр өснө. Ийм аргыг бас хэрэгжилж болж л байна л да. Тэгээ энэ хүмүүс ч одоо ийм өндөр хариуцлага хүлээж байгаа учраас гомоо хууль гаргахгүй тулд ёстой судалгаа, ёстой холбогдох газруудтай холбоотой ярьж шийдчихэж тэгэл одоо нэр зүгдэн шүү дээ. Нэр холбогдсон шүү дээ. Тэгээ энэ аргыг бас хэрэгжилчмээр санагдаад байна. Тий. Одоо жишээлбэл дотоодын одоо үйлдвэрлэгчдийн эрхчлийг хамгаалах, тэднийг одоо гадны одоо юунаас ингээд юу гэдэг гаднаас орж иж байгаа бараанаас хамгаалах гэдэг юм уу. Тийм татварын хууль бол их чухал гэдэг. Жишээлбэл тэр цементийн одоо татварыг нэмэгдүүлж 20% нэмэгдүүлээд энэ бол их зүй шийдвэр шаарж байгаа байхгүй юу? За тэгвэл бол энэ цементийн одоо үйлдвэрийг хэн байгуулсан бэ гэхээр улсын хурлын гишүүн Номтой 2 улсын хурлын гишүүн Гарамжил 2 байгуулсан байхгүй юу? Тэгээ яг тэд нэр өөрсдөө үйлдвэрийн ашиглалтанд орох үед ийм хуулийг бас гаргуулсан тийм. Тэгэхээр яг Монголд хэрэгтэй хууль зөв гэхдээ хамгийн гол нь тэр хоёр өөрсдийнхөө үйлдвэрийг хамгаалах хууль гаргаж байгаа нөгөө талаас шөмж давуулаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо улсын хурд гарсан хүмүүсүүд уулна өөрийнхөө төлөө биш бусдын төлөө ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр жишгээр бусдыг хамгаалах хэрэгтэй байхгүй тийм. Яг ийм жишгээр бусад одоо яг тэр хуультайгаа холбоотой салбарыг хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр нэртэй нь холбоод гаргachвал юу гэж бодож чинь болж гэнэ үү? Харин тэгмэр л байгаа шүү дээ. Хариуцлагын тогтолцоо энэ бол үеийн үедээ цаашаагдаж магтахдах нь хараалга зөвхүүлэх нь одоо хариуцлага асуудал шүү дээ. За тэгээд бидний цаг одоо өндөрлж байна. Тэгээд таныг бас өнөөдөр манай комментатор нөхцөлд хүрэлцэн ирж за эдийн засгийн асуудлаар санд бодол солилцсонд талархаж байна. Танд баярлалаа. Би бас урьж ингэж миний бодлыг сонссонд бол их баярлж байна. Тэгээ бид нар чинь бас ингэж нэг хаяа чөлөөтэй бас нэг ийм гоё ярих сонирхолтой ч гэдэг юм уу байдаг л да. Тэгэхээр энэ боломжийг одоо гаргаж өгсөнд баярлалаа. Би тэгээд таныг бас бодож байна. Хоёулаа бас цаашдаа энэ иргэдийн бас энэ эдийн засгийн мэдлийг сайжруулахаас бас ингээд хамтран ажиллая тий. Тэгээ. Хүн хэлхээс наашгүй цаас жичгээс наашгүй гэдэг шиг ийм гоё нэг нэвтрүү яг иргэдэд тэр нэг дутаад байгаа юм юм тийм ээ. Одоо бүр сайхан тайлбарлаад өгөөд явал яасан гоё юм баярлалаа. За таны ажил амжилт хүсье баярлалаа. За та нарт бас амжилт хүсье баярлалаа. Сэндийн энх бат контрол комментатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.